Улсын хурлтай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ бол үнэхээр байгаа юм байна. Одоо яг өнөөдөр энэ болж байгаа үйл явдал ч гэсэн илэрхийлж байгаа. Ямар улсын парламентод иргэдэн парламенттайгаа танилцаад орж ирэхэд тэрэндээ зориулж одоо үг хэлээд алга ташуулаад иргэдээ парламентын гишүүд нь урьж авчирдаг, ордондоо залж авчирдаг тийм ус байхгүй шүү дээ. Гишүүдийнхээ урилгаар биш, гишүүд нь дуртай, иргэд нь дуртай үедээ парламентод орж ирээд зүгээр танилцаа гарч идэг. Гишүүд татвар төлөгчдийн мөнгөөр энд хуралдаж байхдаа, нийт сонгогчдын итгэлээр энд ажиллаж байхдаа тэр олгосон цаг хугацааг энэ улс орныхаа хувь заяаг шийдэхэд зориулах ёстой болохоос биш сонгуулийн пиар хийгээд ингээд тайзан дээр алга ташуулж байгаа юм шиг би иргэдтэй ойрхоо ингээд зарлаа сууж идэг парламент байхгүй байхгүй юу? Хоёрт нь гишүүд ингээд хэлж штэ. Үг хэлэх хэрэг гээд. Монгол Улсын үндсэн хуулинд дээр гэж байгаа. Улсын хурл бол Монгол улсын гадаад дотоод бодлогын асуудлыг бүх асуудлыг санаачлах хэрэгтэй. Бодлогын асуудлыг санаачилж байгаа энэ улсын хуралд бодлого дээрээ маргаж мэтгэлцэх парламент байх ёстой. Гишүүдийн үг хэлж байгаа гэдэг энэ байр суурь бол энэ бодлогын асуудлыг хилцэх хамгийн суурь нь. Тийм учраас парламентын танхим буюу чуулганы танхимд зөвхөн мандаттай хүн үг хэлнэ гэдэг зарчим парламентд ёстой байдаг. Монгол Улсын үндсэн хуулинд дээр ч гэсэн үүнийг баталгаажуулсан. Монгол Улсын үндсэн хуулинд дээр юу гэж хэлсэн байгаа вэ гэхээр би та бүхэнд бүр зүгээр нэг зүйл заалтыг уншаад өгье гэж бодлоо. 33 дугаар зүйл дээр ингэж хэлсэн байгаа. Монгол Улсын ерөнхийлөгч Монгол улс орны дотоод гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлэл хийн, саналаа оруулна гэж. Улсын хурлыг болохоор гадаад дотоод бодлогын асуудлаар гэж хичээд, ерөнхийлөгчд гадаад дотоод байдлын талаар гэж мэдээлэл өгнө гэж хэлж байгаа. Тэгэхээр одоо бид хэд үнэхээр улсын хурлын чуулган дээр хэн дуртай үг хэлдгийг болиулах ёстой. Улсын хурлын гишүүдээс бусад итгээд улсын хурлд мэдээлэл өгнө. Танилцуулахын саналаа оруулж болно. Улсын хурлын гишүүд бол үг хэлнэ. Энэ үг хэлхийн эрхийг биднээс энэ улсын хурлын чуулганаас гадагш гаргаж одоо түрүүдэрж гишүүний хэлдгээр гүтгсэн, доромжилсан гэдгээр шүүхийн асуудал болгож болохгүй. Үзэл бодлоо илэрхийлээд, байр суурьаа илэрхийлээд, бодлогын асуудлаар мэтгэлцэж байгаа хүмүүс санаа бодлого хурц илэрхийлэх хэрэгцээ гарна. Энийг хэл хязгаард энэ чуулганыхаа дотор шийддэг байх ёстой. Тэгжээж парламентд яс парламентын дархлаа оршиндогтно. Дээр нь энэ улсын хурлын чуулганы зохион байгуулалтыг дахиад өөрчлөх ёстой. Ямар ч хуульгүйгээр энэ дээр 3 сентиз зарлаад яг феодализм шиг суулгаж байгаа. Ерөнхий сайдын суудал энд байж болохгүй шүү дээ. Парламентд ажиллаа хариуцсан тайлганд хүн парламентын дархин дээр гараад нэгэн дээр сууж иж болохгүй шүү дээ. Энэ дунд доошоо орж ир суух ёстой. Тэгжээж парламентын мэтгэлцээ юм. Тэгжээж бодлогын асуудал хөндөгдөнө. Тэгжээж парламентынхаа дархин дээр гарсан гүйцэтгэх засаг байхгүй болно. Үг хэлэх эрхийн тухай ярьсан. Ерөнхийлөгчийн энэ дээр микрофон байж болохгүй шүү дээ. Ерөнхийлөгч мэдээлэл өгөх бол энэ дээр рүү орж ирж энэ микрофон дээр ярих хэрэгтэй шүү дээ. Эн чинь хууль тогтоох байгууллага. Монголын үндсэн хуулинд дээр ард түмнийг төлөөлөх ганцхан институт байгаа. Тэр нь улсын хурл. Ерөнхийлөгч ард түмнийг төлөөлдөггүй. За Бямцгтар хариулъя. За улсын хурлын гишүүд төрт ёс, түүх соёлынхаа уламжлалыг хүндэтгэх юм билүү дээдлэн гэж нэг тангаар өргөдөг санагдчихэв. Тэгэхээр улсын хурлын үйл ажиллагаатай төрийн ордонтой ард иргэд мөн танилцдаг. Энэ 1990 оноос хойш танилцдаг болсон байх. Одоо миний мэдхийн л танилцдаг. Энэ үедээ одоо улсын хурлын дарга танилцж байгаа гишүүдийг танилцуулаад за тэр гишүүний урилгаар хийсэн гэдэг одоо ордон руу орох ч юм бол гишүүдийн юу зөвшөөрлөд ордог шүү дээ.
Таны зөвшөөрөл орж ирсэн шүү гэдгийг танилцуулаад тэгээд нэг мэдлэгээ дэвшүүлдэг. Энэ бол парламент бас ард түмэнтэйгээ ойр байж байгаа. Ард түмэнтэй бас нэг амьд харилцаатай байгааг бас нэг илэрхийлэл болов уу. Энэ талаас нь харах юм бол бас нэг энэ парламент төрийн ордонд танилцж байгаа хүмүүс улсын их хурл дээр очсон чинь биднийг танилцууллаа. Бидний одоо тэр аймгийн тэр сумын тим иргэд ирлээ гэ бидний бас улс орон даяар зарлалаа гэдээ аягүй их баярлалтай юм байна лээ. Гишүүд маань ч гэсэн бас тэр гишүүний урилгаар гэ хэлэхээр бас одоо миний тойргийн гишүүд манайхан ирсэн шүү бас баярлалтай юм байна лээ. Ийм байдлаар бас нэг парламент иргэдийн хооронд ард иргэдийн хооронд бас нэг амьд харилцаа халуун дотн уур амьсгал бий болгож ивэл нэгтэй буруу зүйл биш байх. Хөндий хүүтэн байгаад байвал улмал холдно. Үүнээсээ болоод улмал одоо үл ойлголцсон эргэл одоо юу гэдэг парламент итгэх ард түмний итгэл суларна. Тийм болохоор үндсэндээ парламентын итгэлийг бий болгох, парламентыг илүү ард иргэдтэй ил тод нээлттэй, дээрэс нь иргэдийн оролцоотой болгох. Энэ тал дээр бол илүү бас бид нэр бодлого барих хэрэгтэй. Энэ үүднээсээ бол цаашдаа илүү иргэдийн оролцоотой байх тал дээр илүү анхаарах хэрэгтэй гэж би бодож байгаа. За гишүүд үг хэлж байгаа ерөнхийлөгч ерөнхий сайд үг хэлэх үү хэлэхгүй юу? Гэдэг дээр бол яг хуулиудад бол бас орцсон юм байна лээ. Ерөнхийлөгч одоо ингэ анх дугаар шуулган дээр үг хэлнэ, мэдээлэл хийн. Ерөнхий сайд одоо бол тийм асуудал дээр бас үг хэлнэ гэдэг. Энэгээр явдаг гадна дотны бас зочид гээч ч гэсэн бол парламент дээр үг хэлдэг. Монгол улсад зөвхөн онц их хурлын гишүүн үг хэлдэг, бусд нь үг хэлэх эрхгүй гэсэн зохицуулт манай үндсэн хууль болон их хурлын тухай хуулиуд байдаг, уламжлан чим явж ирсэн. Гадна дотны парламент ч гэсэн бас тийм Америк нэгдсэн улсын парламент ч гэсэн бас одоо ерөнхийлөгч нь тэгээ дээрээс нь гадна дотны зочид нөгөө хэлжил байдаг юм байна лээ. Тийм болохоор бид нэр бас нэг тийм онцгоох гээд их зөв буруу юу? Тий. Энийг одоо хэрвээ шаардлагатай бол манай гишүүд өөрсдөө хууль санаачлаад тэрийн их хурл дээр одоо солонхоор шийдээд явах боломжтой. Бид нар ч юм бол асуудал бол орж ирдэг чөлөөтэй санал хуулиа санаачилдаг, чөлөөтэй зарчмын саналаа гаргадаг, энийгээ олонхоор шийдээд явдаг. Энэ зарчмаар одоо манай Тэмүүжин